Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль хөдөлмөрийн сайдын 2016 оны 33 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах шалгалт авах журам МНС 4969/2000 стандартыг хэрэгжүүлэх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөв дадал хэвшилт сургах зорилгоор Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн төсөө үйлдвэрийн газраас нийт ажилтан нарынхаа дунд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа. Манай байгууллага тэгээд 24 цагийн үйл ажиллагаатай одоо манай Сэлэс рүү гарын хүчинд засварчид маань бол байнга гадна доторгүй ажилладаг учраас бол дарлал сав шугамлалтай ажиллагаа анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар зам цахилгаан болон галын аюулгүй байдлын талаар бол сургалтуудыг бол авч байна энэ удаад. Ер нь бол байнга ажилтныхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөв зохистой ажиллах, ажлын ур чадварыг дээшлүүлэх, өөрсдийнхөө одоо аюулгүй ажиллах нөхцөл байдлыг тохируулж сурахын тулд одоо ажилчдаа шинэ болоод одоо олон жил ажилласан ажилчдаа бол байнгын мэдлэг боловсрол дээшлүүлж бид нар энэ сургалтыг бол авч идэг. Энэхүү сургалтыг Политехник коллеж, онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, бүсийн онцлогын эмчилгээний төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, дүрм журам стандарт, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар эзэмших, дарлал сав шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, онцгой үед аврах арга хэмжээ, галын аюулгүй ажиллагаа, гамшигаас урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах зан үйлийг иргэдэд төлөвшүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй түүнд тавигдах шаардлага болон мэргэжлээ шалтгааллах өвчний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам, осол өртөөсдөд үзүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.